За өнгөрсөн 7 хоногт Дархан хотод маань Библийн хамтлагаа сэргэлтийн конференц болсон. 2 орой боллоо. Тэгээ 200 бараг 60 хүн Библийг тараасан хүмүүсээс тоо авахад 200 бараг 60-70 хүн байсан гэж одоо хэлсэн. Тэгээ маш олон хүмүүс байсан. Түүнээс гадна бүр тэдний зүрх сэтгэл, тэдний тэр эзнийг гэж байгаа зүрх сэтгэл маш их халуу шатж байсан. Амен. Тэгээ үнэхээр Дархан хотод маань уюуд хамтдаа цугласан сайхан 2 орой байлаа. Тэгээ оролцсон онцгойлонд эзний үгийг тийм ээ бэлэг болгож хүлээж авсан бүх хүмүүстээ баяр хүргье. Тэгээ эзний үгийг уншаарай. Эзний үгийг дээдлээрэй. Эзний тушаалууд ихэд баярлдаг хүн өрөөгдөх болно гэж хэлсэн шүү. За удахгүй бас 11 сарын 7-8-нд Дархан хотод маань Монголын Христийн бие дэх ирчүүдийн чуулган болох гэж байна. Тэгээ 7-8 2 өдөр болно. Тэгээд үнэхээр сүнслэг одоо гайхалтай тэр сэргэлтийн цагууд байх болно. Мөн спорт тэмцээн байх болно. За манай Асиараа бас нэрээ бодоорой гэж. Тэмцээнд оролцоорой. Ирчүүдийн конференцд оролцоорой. Ирчүүд сэргэхийг бурхан маш их хүсэж байгаа. Харин муу нэгэн бол хүсэхгүй. Яг бол ирчүүд сэргэх үед гэр бүл сэргдэг. Гэр бүл сэргэх үед үнэхээр улс нийгэм сэргдэг байгаа. Амен. За тэгээ би 10 сарын 3-нд Солонгосын одоо Илсан гэд хотод залуучуудын маш том чуулганд оролцоод ирсэн нэг өдрийн 10 цагийн тасралтгүй магтаал одоо сэргэлтийн тийм залуучдын цуглаан болсон. 15 мянган залуучууд оролцлоо. Тэгэд үнэхээр 15 мянган залуучуудын дунд цогсно гэдэг бол нэг бодлын одоо маш сонин юм байлээ. Хаашаал харсан ерөөсөө зах хязгаар нь харагдахгүй залуучууд дунд. Тэгээ юу юунаас илүүгээр үнэхээр Солонгосын залуучууд сэргэж байгааг маш харж байгаа. Тэр үнэхээр зогсолтгүй магтсан. Эзний үгийг баяртайгаар хүлээн авч байгаа. Үнэхээр яг тэр дуустал үнэхээр одоо төвлөрөн тийм ээ. Эзний оршихуйд сууж байгааг харахтаа таатай байлаа. Тэгээд эх 2026-27 онд Монголд бас үнэхээр залуучуудын том давлгаа бий болох болно гэж итгэж байна. Бид нар Сенд гэдэг конференц хийх гэж байгаа тийм ээ. Бид нар Улаанбаатарт 26-27 он тийм тэрний наан бас Дарханд бас тийм ээ 500-600 залуучуудын бас конференцийг хийх болно. Та нар бас үүний төлөө залбираасаа гэж хүсэж байна. Асиараа чуулган Христийн биеийг байгуулж хаанчлаг тэлхийн төлөө байгаа чуулган юм аа. За бүгдөө дахиад хэлье. Би Есүсийг дээдлэх болно. Эзний сайн сайхан намайг лавтаа дагнаа. Амен. Өнөөдрийн хуваалцах үг бол Үлс номын 2-ын 42-43 дугаар ишлэл юм аа. За онцгойлон бүгдөө стандарт Монгол орчуулга буюу грек хэлнээс нь шууд орчуулсан одоо шинэ орчуулгаас өнөөдөр унших болно. Дэлгэцэн дээр одоо гаргасан байна. За энд ингэж хэлсэн байна. Тэд элч нарын сургаалаас суралцах, хамтдаа нөхөрлөх, хоолоо хуваан идэх, залбирахыг байнгын дадал зуршил болгожээ. Маш олон гайхамшиг, тэмдэг, баталгаа элч нараар дамжин хийгдэж байсан учраас хүн бүр сүрдэж байлаа гэж хэлсэн байна. Амен. Тухайн үеийн цаг үеийг харах юм бол Израильчууд, Юудэчүүд Ромын колониус. Тэд өөрсдийн газар нутаг дээр нь Ромчууд ирэн амьдарч, эзэлж, түрэмгийлж тэднийг захирж байсан үе. Энэ үед үнэхээр тэдний дээр ариун сүнс буусныг бид нар Үлсийн 2 дугаар бүлгээс уншдаг тийм үү? Үлс 2 дугаар бүлэг дээр ариун сүнс бууж ирэх үед тэд нар үнэхээр өөр хүмүүс болсон байна. Яг л ариун сүнс бууж ирнэ гэдэг бол яг л бурхан хүнийг бүтээгээд хамраар нь амин амьсгалыг анх Эхлэл номон дээр өгөх үед хүн яг хүн болдог. Яг бурханы бүтээсэн хүн болдог. Та нар Адам гэдэг үг бол хүн гэсэн үг шүү дээ. Эва гэдэг бол амьдрал гэсэн үг. Тэгээд эрэгтэй эмэгтэй хоёрыг бурхан бүтээгээд хамраар нь амин амьсгалыг буюу бурхан өөрийнхөө сүнсийг өгөх үед тэд нэр хүний амьдрал бий болсон байна. Харин тэд гэм нүглийг сонгосон учраас үнэхээр тэр бурханы хүсэж байгаа жинхэнэ хүнлэг буюу бас бурханлаг амьдралаар амьдрах тэр ариун сүнсийг тэд нар үнэхээр алдсан. Тэр амин сүнсээ тэд нар алдсан. Харин Есүс Христийг хүлээж аваад хүмүүс тэр амин сүнсийг дахин хүлээн авдаг. Яг л энэ үед хүмүүс яадаг вэ? Гим нүглийг жигшиж эхэлдэг. Хана дул номнаас харах юм бол Давид хаан гим нүгэл хийсний дараа надад авралын баяр хөөргийг минь надад цутхан өгөөч гэж хэлж байгаа нь.
Тэр яг амин сүнсээ надаас битгий аваач. Өөрийн оршихугаас намайг бүх холдуулаач гэж хэлж байгаагийн маш чухал утга бол жинхэнэ бурханлаг, хүнлэг амьдралаар амьдрмаар байна гэсэн үг байна. Хэрвээ бурхан байхгүй бол, бурханы сүнс байхгүй бол бид нар тэгж амьдрч чадахгүй. Бид нар гэм нүглэр өвчлсөн үнийг Библи өгсөн махуудын амьдрал гэж хэлдэг. Энэ бидний махан бийг хэлж байгаа биш шүү. Нүгэлт амьдралыг хэлж байгаа. Нүгэлт бодол санаа. Нүгэлт зуршлыг хэлж байгаа. За тэгвэл ариун сүнсээр дүүрсэн хамт олон ямар байнгын дадал бий болсон бэ гэвэл ариун сүнсний хүчээр дадал бий болсон. Тэрээс биш бүгдөө ийм байцгаая гэж хин нэгэн гарч ирж уриалаагүй. Тэгээд тэр аянда ариун сүнсний буюу бурхны хүсдэг сайн зан чанар үр жимс болон ургасан байна. Ямар бүгдөө эндээс хамтдаа харцгаая. Тэд нар нэгдүгээр бурхны үгээс суралцах байнгын дадалтай болсон. Энэ стандарт Монгол орчуулга маш гоё орчуулсан байна. Тэд нар юу гэж хэлсэн бэл залбирахыг байнгын дадал зуршлаа болгожээ гэж хэлсэн. Надад хамт хэлцгээе. Ариун сүнсний хамт олон. Ариун сүнсний хамт олон. Байнгын дадал болгодог зүйлс. Байнгын дадал. Нэгдүгээрт нь бурхны үгээс суралцах. Нэг юм бол элч нараар дамжуулан тэдний зааж байгаа сургаал. Яг бол тухайн үед Библи байгаагүй. Синагогт бурхны үг хуучин гэрээнээс уншдаг байсан. Өнөөдөр шиг Библи байгаагүй. Харин би өнөөдөр юу гэж хэлсэн бол элч нарын сургаалаас гадна бас өөрөө бид нар бие даан бурхны үгээс судлан суралцдаг байнгын дадалтай болох хэрэгтэй. Хүмүүсэн шиг хүмүүс бид нар маш амархан төөрөгддөг. Маш амархан нөлөө авдаг. Хэн нэгэн эргэн тойрны хүмүүс маань тэр тэгсэн энэ ингэсэн одоо нийгэм ийм болж гин ингэж тэгж ингээ бид нар гайхаж эхэлдэг. Юу гэх юм бол энэ дэлхийн бүх зүйл өнгөрөн одно. Харин нэг л зүйл хизээж өөрчлөгдөхгүй. Тэр бол бурхны үг гэж Библи хэлсэн. Бодолтой 2000 жилийн өмнө нийгэм өнөөдөр баахгүй шүү дээ. 2000 жилийн өмнө баримталжсэн янз бүрийн философи өнөөдөр баахгүй. 2000 жилийн өмнөх амьдралын хэвмайг өнөөдөр баахгүй. Тэгвэл дэлхийн өнөөдөр тийм ээ 24 мянган үндэстэн овог байгаа. Тэр бүгд өөр маш сонин ёс суртахуун амьдралын хэвмайг соёлтой. Тэгвэл тэр дунд ганцхан ерөөсөө тэнийг нөлөөлдөг зүйл бол бурхны үг юм аа. Бурхны үг бүх хүн төрлөختөнд хандан хэлсэн бурхны үг буюу Библи юм аа. Бурхны үг юу гэж хэлдэг вэ? Бурхан ертөнцийг үнэхээр хайрлсан учраас цорын ганц хүүгээ өгсөн. Хүүд нэтгэгч хэн ч мөхөхгүй харан мөнх амьтаа болно гэсэн. Аль нэг улс үндэстнэр эзэн ерөөсөө ядгуурлан хараагүй. Бурхан бүх хүнийг хайрладаг. Тэгвэл тэд бурхны үгээс суралцах байнгын дадалтай болсон байна. Үлс номын 17-гийн 10-аас 13 дугаар ишлэгийг харах юм бол ах トゥ ус шөнөөр Паул Силас нарыг Бероe руу тэр даруй явуулсан гэж гардаг. Тесалоник хотоос Бероe руу явуулдаг. Яг Тесалоник хотынхон эзний үгийг хүлээж аваагүй. Тэд нар Паул Силасыг хавчсан. Тэднийг үл хүндэлсэн. Тэднийг бурхнаас ирсэн гэдгийг мэдээгүй. Тэнд очиод тэд юудэчүүдийн синагогт оров. Харин тентгийнхэн Тесалоникийнхыг бодвол уужим сэтгэлтэй байсан бөгөөд тэд үгийг дуртаяа хүлээн авч эдгээр нь үнэн эсхийг бичвэрээс өдөр бүр нягтлан үзэж байлаа гэсэн. Бероечуудыг Үлс номдор юу гэж цаашаасан бэ гэх юм бол эзний үгийг дуртаяа хүлээн авсан гэсэн. Тэгээд эдгээр нь үнэн эсхийг бичвэрээс гэж хэлж байгаа юм тийм үү? Өөрсдийн таамаглалаараа биш. Өнөөдрийн итгэгч нарыг үнэхээр бурхны хүч чадалтай холбогдож бурхны тэр ерөөл дүүрэн амьдрахад юу саадуулдаг гэх юм бол бурхны үгээс хол амьдрал байгаа. Дотроо зүгээр таамагладаг. Тэр олон жилийн өмнө уншиж ирсэн. Тэр үгээ зүгээр таамаглаж байна. Ингүүл ингэн ингүүл тэгнэ гэж. Өнөөдөр бурхны үгийг уншдаггүй. Өнөөдөр бурхны үгээс хол. Тэгвэл бид нар яаж өрөөгдөх вэ? Яг хүүхэдтэй адилхан байхгүй. Үгэнд ордог хүүхэдтэй. Ээж аавын үгэнд ордог хүүхэдтэй. Ээж аав нь шагнахыг хүсдэгтэй адилхан. Бурхан өөрийнх нь үгээр амьдарч байгаа хүмүүсийг үргэлж тэдний төлөө сайн сайхан төлөвлөгөөг боловсруулж байна. Сайн сайхнаар шагнахыг хүсэж байна. Тэгээд тэднээс олонх нь гэж хэлж байгаа. Мөн грекийн хэсэг нэр хүнд бүхий эрчүүд, эмгтээчүүд энэ дэр маш чухал юу гэвэл
ариун сүнс тэдний дотор авралыг өгсөн. Итгэлийг өгсөн. Энэ эзний хийдэг ажил. Тэд нар бүгдөө эзний үгийг дуртаяа хүлээн авсан учраас үр дүнд нь яасан бэ? Авралыг өгсөн. Энэ бол хэний ч өгч чадахгүй мөнхийн ам буюу бэлэг байхгүй. Бурханаас ирдэг бэлэг. Тэгээд гэтэл Тесалоникийн юудэчүүд Бурханы үгийг бэрөөд Паул тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж ард олныг өдөөн хатгаж өмүүллээ гэсэн. Өнөөдөр сонголт Тесалоникийнхан байх уу? Өнөөдөр Тесалоникийн бүгдөө энэ дэлхийн мэдлэг гэж харъя. Энэ дэлхийн гин нүгэл зугаад сангид гэж бодъё. Нөгөөлт нь Бероичуудыг бид нар бүгдөө Бурханы үгийн хүн гэж бүгдээ харцгаая. Бурханы үгийг сонгодог. Бид нар Бурханы үгийг уншихдаа үнэхээр залбирч ариун сүнснээс ойлголт тусламж гон бид нар унших хэрэгтэй. Яг тэгвэл энэ бол Бурханы үг. Хэн нэгний цогоосон үг биш ах дүүсээ. Бурханы ариун сүнсний онгодоор бичигдсэн. 40 гаруй хүмүүс 1500 жилийн турш бичсэн. Өөр цаг үед амьдарч ирсэн. Гэтэ хизээж үг хоорондоо зөрчилддөггүй. Яг таардаг. Тэгвэл бүгдээрээ бидний өмнө үргэж Тесалоник Берё. Энэ бол хандлагын тухай ярьж байгаа шүү. Хандлагын тухай ярьж байгаа. Би бас цөөнгөө одоо Монголд байгаа түүхч, эрдэмтэд, философчдыг хаяа юу гэж ярьж гэж зүгээр хандаж сонсдог. Тэдний шашны талаар ярьж. Гэхдээ тэд нар юу гэх юм бол үнэхээр л судалдаг, мэддэг, үнэхээр л тодорхой хэмжээний одоо номыг үзсэн хүмүүс бол хизээж үгүйсгдэг. Мундаг философчууд хизээж үгүйсгдэггүй. Яг тэгвэл энэ бол агуу итгэл үнэмшил. Агуу итгэл үнэмшил гэж хэлдэг. Агуу том философи гэж ярьдаг. Яг тэгвэл тэд нэр хүнддэгдэг. Яг гэх юм бол дэлхийн тийм ээ 3-1 хүн амыг өөрчлөн өнөөдөр үнэхээр тэр итгэл үнэмшлээр дагуулж байгаа Бурханы үгийг хизээж үгүйсгдэг. Өнөөдөр бүгдөө ариун сүнсний хамт олонны хамгийн түрүүнд байсан тэр одоо байнгын дадлал Бурханы үгээс суралцах. Мөн бүтэн сайнд пастрын сургаалаас суралцах хандлага юм. Монголчууд гоё ярьдаг. Гоё үг байдаг. Урт ухаанаас богино харандаа дээрээ гэж. Бид нар үнэхээр суралцдаг хүн бол бич тэмдэглэдэг хүн юм аа. Үнэхээр суралцдаг хүн бол эргэж харж өөрийнхөө амьдралд хэрэгжүүлдэг хүн юм аа. Хэрэгжүүлээгүй мэдлэг зүгээр л бид нар ой санамжнаас маш амархан арчигдан алга болдог. Есүс сургаалаа зааж байхдаа хэлсэн мэ. 4 хөрсний тухай хэлдэг. Чулуурхаг хөрс, тийм ээ зэрлэг ургамалтай хөрс. Тэгээ өшөө ямар хөрс хэлдэг вүлээ? Энэ хөрснүүдийн талаар ярьж байхдаа хамт 4-дүгээрт нь сайн хөрсний тухай ярьдаг. Эзний үгийг сонсоод чулуурхаг хөрс нь зүгээр чулуурхаг учраас урахгүй салхинд хийсээ яваад гэнэ үрнэ. Зэрлэг ургамалтай учраас зэрлэг ургамал буюу гим нүглийн талаар хэлж байгаа. Энэ чулуурхаг хөрс нь бол амьдралын маш их санаа зовдөг хүний талаар хэлж байгаа. Тэгээ санаа зовдөг учраас итгэл байхгүй учраас ордоггүй дотгошоо. Тэгээ хийсээ яваад. Амьдралын янз бүрийн санаа зовлт эренгүүт л хийсээ яваа. За зэрлэг ургамал бол гим нүглийн талаар хэлж байгаа. Хэдийгээр бурханд итгэхийг хүсэж байгаа ч гэсэн гим нүглээ хайрласаар байдаг. Цухаан цэнгэлийг хайрласаар байдаг. Тэгвэл зэрлэг ургамал нөгөө нэг хөрсийг чинь нөгөө одоо үрийг нь идчихдэг. Баахгүй болгочдөг. Шимт хичээд өгөхгүй учраас нөгөө үр нь өгчдөг. Тэгвэл сайн хөрс бол үрийг хүлээж аваад ургуул. Энэ бол Бероичуудтай адилхан юм аа. Бүгдээ надтай хамт хэлье. Би Бероичууд шиг байх болно. Тэдэнд ямар хандлага байсан бэлээ? Уужим сэтгэлтэй. За нэгдүгээр тэд дуртаяа эзний үгийг хүлээж авсан. Тэгээд уужим сэтгэлтэй. Өдөр бүр эзний үгийг нягтлж байсан гэж хэлж байгаа. Уншдаг хүний талаар хэлж байгаа. Уншдаг. За цаашаа явъя бүгдээ. Үлсийн 2 дугаар бүлгийн 42-43-аас бүгдээ хамтаа сурж байгаа 4 сайн одоо тэр дадлын ариун сүнсний хамт олонны дотор бий болдог дадлын 2 дугаарт нөхөрлөл байгаа. Нөхөрлөн гэдэг бол бидний сурах зүйл шүү. Нөхөрлөл аяндаа бий болдоггүй. Хүнтэй нөхөрлөж чаддгүй хүн байдаг. Нөхөрлийн хамгийн том нөхөрлийг үгүй хийж яадаг хүмүүстэй нөхөрлөж чаддаггүй хүргэдэг зүйл бол бардамнал юм аа. Бардамнал юугаар илэрдэг вэ гэвэл сонсч чаддгүй байдлаар илэрдэг. Бид нар ингээд ирчүүд ялангуяа биднэрт
ийм уусгсан харилцаа маш чухал байдаг. Тийм үү? Тийм юм босноо. Чи нөгөө тэрийг хийн гэжсэн. Эсвэл машина засвал юу болсон бэ? Энэ даруй зурсгэл байдаггүй. Нэг юм хэлэнгүүтэл тэр тэгдэг байхгүй. Ан чи ингэдэг байхгүй. Нөгөө талаараа маш их бардамлын илрэл үл тоох. Ямар ч хариу үйлдэл байхгүй. Үнэн дээр олон гэр бүлүүдийн хүндэрдэг, бие биендээс холддог шалтгаан гэх юм бол ийм үл тоосон харилцаа байдаг. Бие бинийгээ ярьж явах үед хүлээж авдаггүй, хариу үйлдэл үзүүлдэггүй. Энэ бол нөхөрлөлийг сулруулж идэг. За, энэ хүнтэй ярьж явах үед намайг сонсохгүй байна да. Намайг ойлгохгүй байна да. Намайг хүлээж авахгүй байна да гэдэг мэдрэмжийг давтамжтайгаар авахтаа яадаг вэ? Дахиж ярихыг хүсдэггүй. Тэгвэл ариун сүнсний хамт олонны дотор ариун сүнс өөрөө орж ирэхээр явах. Ариун сүнсний мөн чанар чи өөрөө суралцах. Яг бол ариун сүнс ирэх юм бол та нарыг юу гэж хэлдэг? Бүх үнэн рүү дагуулна гэж Есүс хэлсэн шүү дээ. Үннийг эрен хаах хүсэлтэй бол. Хоёрдугаарт нь ариун сүнс маш даруй сүнс гэхгүй юу? Ариун сүнс ингээл эрдэнэ сүйтгэдэггүй. Ариун сүнс маш ягаад бол ариун сүнс Есүс баптизм хүртээд уснаас гарах үед ариун сүнсийг дагтаа мэдгэж хэлсэн. Дагтаа гэдэг чинь эв нэгдэл, инх тайвныг хэлж байгаа. Амар тайвныг хэлж байгаа. Дагтаа мэд гэсэн утгаас дагтаа гэж хэлээгүй шүү. Ариун сүнс бол амар тайвны сүнс, даруй байдлын сүнс. Тийм учраас Есүсийн дотор Бурхны ариун сүнс байсан учраас тэр маш даруй байсан. Өөрийгөө бүр хүн биш, бүр боол болгон хүмүүст үйлчилсэн ба. Тэгэхээр даруй байдал бол нөхөрлөлийг бий болгож идэг. Даруй хүн бусадтай нөхөрлөдөг. Даруй хүн бусдаа суралцдаг. Тэгэхээр ариун сүнсний хамт олонны дотор ариун сүнсээр үнэхээр би дүүрэн байна. Дүүрэн байхыг хүсчээвэл аяндаа бий болох зүйл гэх юм бол бие биенээсээ суралцсан. Паул өөрийн загтал дээр хэлсэн бүхий л цэцэрэхэл тэр их хэрэглийг Христийн дуулууртай байдалд би олзлуулдаг гэж хэлж байгаа. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр гэж бас үг байдаг. Хүний мэдлэгийг юу давдаг? Хайр. Тэгэхээр сургаалт өгсөн 22-ын 24 дээр хэрвээ бид нар үнэхээр ийм хүнтэй бити нийлээ гэж хэлсэн гэдэг. Сургаалт өгс 22-ын 24. Ууранд баригдсан хүнтэй бүү нөхрөл. Түргэн зантай хүнтэй бүү нийлээ гэсэн. Ууранд баригдах талаар ярьж байгаа. Юу гэх юм нэг эзэндүүлэх гэж хэлж болно. Юм л бол ууралдаг. Юм л бол уураар бусдыг контролдохыг оролддог. Энэ бол харилцааг эвдэн сүтгэж байдаг. Тэгээ бүгдээ хэрвээ бидний дотор хэрвээ ийм хүн байгаа бол бид нар ариун сүнсээр дүүрцгээе. Ариун сүнсээр дүүрцгээе. Ариун сүнсний үр жимс бол үнэхээр дүлгөөн зан гэж Галаат номон дээр хэлсэн юм а. 20 дугаар Коринтын 6-гийн 14 дээр бас Илч Паул Коринт хотын дандаа ингэж хэлсэн байна. 20 дугаар Коринтын 6-гийн 14. Үл итгэгчдтэй буруу буулганд бүү ор. Стандарт Монгол орчуулга дээр байна. За энэ дээр ч бас байна. 13 дээр. Үл итгэгчдтэй буруу буулганд бүү ор. Маш олон итгэгчдэр таамагладаг байхгүй юу? Бурхны үгийг уншдаггүй учраас итгэж биш хүнтэй нийлж болохгүй. Итгэж биш хүмүүстэй нөхөрлөж болохгүй. Найзалж болохгүй. Үгүй ээ. Үл итгэгчдтэй буруу буулганд бүү ор гэж Библи хэлсэн шүү. Ямар буруу буулга вэ? Арх дарс, худлаа ярих, цугаа цэнгэл, шоудах энэ бүү ор. Харин хамт ажил, тэдэрт нөлөөл, тэдэрт сайнаар нөлөөл харин буруу буулгыг бүү зөвшөөр. Та нар буулга гэвэл ойлгож байгаа үстэй. Монголчууд бол нэг еврейчүүдийн хувьд бол хоёр үхэр хөллөж газар хагалдаг байхгүй юу? Маш хүн анжис одоо юу хагаад зүгээд тэрийг нэг үхэр дийлэхгүй. Тэгээд буулганд бүү ор гэж байгаа нь тэр хэрвээ одоо буулганд орох юм бол нөгөө үхрийг дагаа явахаас арга байхгүй. Тэгвэл монголчуудын хувьд бол өвс хаддаг машин хоёр морь хөлөлдөг тийм үү? Энийг зах морь, гол морь гэдэг. Гол морь бол олон жилийн туршлагатай морь. Яг замаараа явдаг. Яг тэр зураас өвс хадах ёстой тэр ирэмгээр явдаг. Зах морь бол ингээд сурах гэж боо юм болдог. Гэхдээ яадаг гэх юм бэ? Хязгаарч гарч чадахгүй. Яг бол нэг буулганд орцсон учраас. Тэр буулга энийг тухай хэлж байгаа байхгүй юу? Буруу буулганд бүү ор. Хэрвээ биднийг яагаад тэгж байгаа гэх юм бол 1-р Коринтын 15:33 бүү мэхлэгт айгүй муу нөхөрлөн аяттай ёс зүг ялцалдаг гэж хэлсэн. За 2004 оны орчуулга дээр муу нөхөрлөл сайн зуршлыг эвддэг гэж хэлсэн байна.
Яагаад буруу болгонд орж болохгүй вэ? Сайн зуршлыг эвддэг юм. Яг бол нөлөөлж идэг. Тэгвэл ариун сүнсний хамт олон бие биентэйгээ нөхөрснөөр үргэлж бурхан руу, үргэлж бурханы ёроол дотор алхахад бие бинийгээ босгон байгуулж идэг. Амен. За тэгвэл натаа хамт хэл ариун сүнсний хамт олон бие. Ариун сүнсний хамт олон бие. Бие биентэйгээ нөхөрлөх бол. Гуравдугаарт нь хоолой хуваан идэх гэж. Энэ маш чухал зүнслэг утга нь юу гэх вэ? Бурханы хангамжинд найдаж амьдрах сурч байгаа. Номдогч юу гэсэн номдэр юу хэлсэн бэ? Бид нар нүцгэн ирээд нүцгэн буцна гэж хэлсэн. Ер нь хүнийг санаа зовход хүрэгдэг, нөгөө талаасаа бардан болгоход хүрэгдэг зүйл бол эд баялаг. Би энэ эд баялагийг би өөрөө олсон. Аль эсвэл ийм зүйлтэй болох юм бол би ингэж амьдрах болно. Эд зүйл дээр найдвараа тавьдаг. Гэтэл яг үүндээ бол бидний амьдралд идэж уух, өмсөж зүүх, орон байраар бурхан бидний хичээл зүтгэлийн маань шагнал болгож өгдөг байхгүй. Тэр бидний найдвар биш. Харин хоолой хоорондоо хуваан идэх гэдэг чинь бурханы хангамжинд найдаж амьдрах сурж байгаа байхгүй. Энэ бүхэн бурханаас ирсэн. Бурхан намайг хангах болно. Бурхан миний ажил төрлийг өрөөх болно. Бурхан миний гарын үнсийг өрөөх болно гэдэгт итгэлээ тавьж байгаа. Өөр дөөрөө байх юм бол дуусчих үе дээ. Тэрэнд өгөөд тахтай яа тий. Энд өгөөд тахтай яа тий. Энд чинь минийх гэдэг. Харин бурханых гэж одоо харж сурч байгаа. Надад хамт хэлэхгүй. Надад байгаа бүхэн. Бурханаас ирсэн ивэл. Гайхалтай дуу байдаг үстэй. Энэ бүхэн ивэл гэдэг дуу байдаг тийм үү? Яг хүндээ би ажилласан, хөдөлмөрлсөн, зөндөө юм болсон. Эргээд харангуутал. Ивэл л байдаг. Бурхан биднийг ивээсэн шалтгааныг бол муу мухагаас хамгаалсан байдаг. Аваар осол, аюул янз бүрийн зүйлсээ бидний мэдэхгүй байхад хамгаалсаар байдаг. Учир нь бид нэр ивээгдсэн байхгүй үр дүнд нь. Жинхэнэ даруй, жинхэнэ бурханлаг хүн бол энэ бүхэн бурханаас ирсэн ивэлээ гэж. Тэгвэл тэрний эд баялаг хоолнд энэ захирагдах биш харин захирч сурна гэсэн. Мэн. Жинхэнэ ингэж хардаг хүн бол тийм ээ сэтгэл хангалуун амьдрахыг шийддэг байна. Библи Еврей номдэр хэлсэн амьдрал чинь мөнгийг хайрлахаас хол байг. Харин үргэлж сэтгэл хангалуун бай гэсэн. Амьдрал чинь мөнгийг хайрлахаас хол бай гэсэн. Мөнгнөөс хол бай гэж хэлээгүй шүү. Мөнгийг хайрлахаас хол бай. Бусдаа хуваалцсан гэдэг бол бурхан хангана гэдэгт найдаж сурч байгаа юм. Чуулганд бид нар 11-гээ өргөдөг, чуулганы байрны төлөө өргөж байгаа нь бидний өргөлөөр бурхан дутж байгаа учраас биш юм аа. Харин биднийг эд баялагт бүү захирагдаасаа гэж хүсэж байгаа юм. Харин эд баялагийг чи захирахаар бүтээгдсэн. Чи үнэхээр эд баялаг бурханаас өгж байгаа бүхнийг захирахаар бүтээгдсэн гэж санаж. За бүгдөө бодж үзье. Маш энгийнээр бодж үзье. Бид нар 1 сая төгрөгтэй боллоо. 11-нд 100,000 төгрөг. Бид нар 100,000 төгрөгөө өргөх үед энэ бүхэн бурханаас ирсэн шүү гэдэг итгэлээр өргөж байгаа. Бид нар 10 сая төгрөгтэй боллоо. Бид нар тэр үед өөрсдөхгүй. Яа тэгвэл энэ бүхэн бурханаас ирсэн. Үргэлжлүүлэн бурхан хангаж өгөх болно, өрөөх болно, улам их болгож чадна гэж итгэдэг. Тэгвэл бид нар өргөдөг. Тэрээс биш бид нар хөөрхийн нэг чуулганд үүсэж байгаа хүмүүс хоол ундтай байгаасаа аль эсвэл тийм ээ цалин хөлстэй байгаасаа гэж хинэж өргөдөггүй байх гэж бодож. Энэ бол бурханаас надад өгсөн гэдэг. Монголчууд бол яг ийм итгэл бол маш их байдаг. Тэгээс Монгол чуулган олон талаар бурханаар өрөөгдөж байгаа гэдэгт итгэж байна. Амен. Дөрөвдүгээрт нь тэдний ариун сүнсний хамт олонны дөрөвдөх одоо мэдээж би 1 2 3 4 гэж байгаа заавал 1 2 3 4 биш шүү зэ. Зүгээр тодтогч хэлж байгаа учраас ингэж хэлж байгаа шүү. Тэдэнд байсан нэг гахалтай дадал бол байнгын дадал бол залбирдаг. Йохан 16-гийн 24-р ишлэлийг гаргаж өгөөч. Йохан 16-гийн 24-р юу гэж хэлсэн гэж? Есүс уулын дагалдагч нар нь хурж ирэн гэсэн үг. Йохан Баптистийн дагалдагч нар залбирдаг юм байна. Та бидэнд залбирал зааж өгөөч гэсэн чинь Матай 6-р бүлэг дээр Матай 6-гийн 9-өөс юу гэх юм бол Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дуусна. Таны хаанчлал ирэх болтугай.
Тэнгэр таны хүсэл биелдэг шиг газар дээр байдаг тул эзний заасан залбирлыг зааж өгсөн. Бид нар үнийг чэйжилдэг үсттэй. Гэтэл Иохан 16-гийн 24 дээр нэлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа юу гэж хэлж байна? Одоо болтол та нар нэрээр минь юу ч гуугаагүй гэж хэлж байгаа. Дагалдагч нарыг зэмлэж байгаа. Одоо болтол гэдэг чинь 1 хоногийн дараа хэлээгүй. 7 хоногийн дараа хэлээгүй. Нэлээд хэдэн магадгүй багаар бодоход нэлээд хэдэн сарын дараа хэлсэн баг. Би бол одоо ингээ удирдагчийн хувьд хин нэгэнд юм зааж өгчөд хийхгүй байх юм бол маргааш нь очиод ингэж зэмлэхгүй байх байсан. 7 хоногийн дараа, сарын дараа магадгүй ингэж хэлэх байх. Тараараа. Гуйхтун баяр баясгалан чинь дүүрэн болохын тулд та нар хүлээн авна гэсэн. Яаков ном дээр Есүсийн дүү Яаков Иерусалимийн сүмийн пастор хүний хувьд харин нутаг тархсан 12 овгийн удирдагч танд юу гэж хэлсэн бэ? Та нар гуйдаггүй учраас хүлээн авдаггүй гэж хэлсэн. Хатуус өдөр өөрсдөө нэг эргээ харъя. Би гуйж байна. Энэ гуйлтын тухай хэлсэн шүү. Залбирал дотор залбирал гэдэг бол бурхантай харилцаа байхгүй юу? Үүс номын 20 дугаар бүлгээр гарч байгаа байнгын тэр залбирдаг гэсэн даатал нь бурхантай холбоотой байх тухай ярьж байгаа. Хүн хоорондын харилцааг бол харилцах, нөхөрлөх гэж ярьж байгаа. Харин бурхантай сүсэг хүчрлийн хувьд харилцаж байгаа залбирал гэж хэлж байгаа. Энэ дотор бурханы бидэнд зөвшөөрсөн нэг зүйл бол гуйлт. Амен. Энэ зүйл гуйж болно, энэ зүйл чи гуйж болохгүй гэж хэлээгүй. Миний нэрээр чи гуйвал хүлээн авна гэсэн. Гуйхтун баяр. Та нар ямар нэгэн зүйл гуугаад, ямар нэгэн зүйлийг хүлээж авах үед баяр хөөртэй болдог өстэй. Бэлэг аваад юу баярлдаггүй хүн байна уу? Илүү юм өгчих юм. Харин хэрэггүй юм өгчих. Энэ бол бардан. Харин бэлэг аваад ихэнх хүмүүс баярлдаг. Намайг гисэнд, намайг бодсонд, намайг гэж яагаад, намайг хайрлаж яагаад, намайг хүндэтгэж яагаад баяр. Тэгвэл хараарай. Бурхан яагаад өөрөөс нь гоо гэж байгаа юм бол миний хайрыг чи амсгал. Чамайг гэсэн миний сайн сайхныг чи амсгал. Бурхан яагаад биднийг гуугаас нааш өгдөггүй вэ? Харилцахыг хүсдэг байхгүй юу? Та бодлоо. Би хүүхдүүдэд эрэхт нь одоо надаас гуугаагүй зүйлийг нь баг багт нь ингээл өгөөл баярлуулдаг. Гэхдээ том болохын хэрээр хэрэгтэй зүйлийг нь өгөхөд бүр их баярлдаг. Бурхан биднийг мэддэг байхгүй. Яагаад тэгэхээр Бурхан биднийг өөрөөс нь гуйх үед Бурханы тэр баяр хөөр бидний дотор цотгордог. Амен. Ариун сүнсний хамт олон энэ зүйлсүүдийг юугаа болгосон гэж хэлсэн байна? Байнгын дадлаа болгосон. Бүгдөө гуйдаг байцгаая. Залбирдаг байцгаая. Зуушлан залбирдаг бас байцгаая. Залбирлын гүнзгий зүйл бол гуйлт. Тэгээд бид нар үнэхээр зуушлан залбирх байхгүй. Зуушлан залбирал бол бусдын төлөө байгаа. Аав ээжийнхээ төлөө залбираарай. Үр хүүхдүүдийнхээ төлөө залбираарай. Улс орныхоо төлөө залбираарай. Залбирсан хүмүүс л сайн сайхныг харах болно. Би он удаан гэдэг нэг одоо 40 50 жилийн тухай яриаггүй шүү заяа. Ер нь бол сүүлийн нэлээд хэдэн жилийн туршид Монголд маш олон зүйл илчлэгдэхийн төлөө залбирч байгаа. Харанхууд хийсэн, шийдсэн, сонгосон тэр буруу шийдвэрүүд хээл хахуул, авилгал илчлэгдээсэй гэж залбирч байгаа. Яагаад гэх юм бол тийм Библиэс Библиэд ингэж хэлсэн. Хээл хахуул авдаг хүмүүсийн одоо улс орны удирдагч нарын нүд нь сохор байдаг гэж хэлж байгаа. Яг л буруу шийдвэр дандаа гаргадаг. Сохор учраас. Яг л хээл хахуул хүнийг сохолдог гэж хэлсэн. Тэгээд бурхан тэдний нүдийг эдгэж нээж өгөөс. Тэгээд сүүлийн өдрүүдэд та нар юу болж байгааг харж байгаа. Би бол маш баяр хөөртэйгээр ингэж ажиглан харж байгаа. Олон юм илчлэгдээсэ. Монгол сайн сайхан болох бол. Монгол сүүл биш толгой үндэстэн байх бол. Бусад үндэстнүүдийг өрөөдөн үндэстэн болох болно. Ажлын байрууд нэмэгддэг байх бол. Бид нар зүгээр л хотоо өнгөрсөн он жилүүдэд залбирдаг байхдаа дархан хотоо харъя л та. Бурхан ямар гайхамшигтай өрөөж байгааг харъя л та. Бид нар баярлж байгаа үстэй. Ийм сайхан. Тэгэд дарханд амьдрдаггүй хүмүүс ирээд дархан хот маань ямар сайхан юм бэ гэд одоо Facebook мөкөр хараа үстэй. Сайхан өнгөрсөн 7 хоногт хэн Facebook дээр дарханыг маань маш их магтаад байлаа. Олон дагалдагчтай тийм үү? Захин орчинд олон дагагчтай хүн ирээд дарханыг магтаас би ингээд сонсоо баярлж байгаа. Яагаад гэвэл залбирсан учраас маш их баярлдаг. Энэ бол Иремья 29-р бүлгийн 7-р эшлэлээр хэлсэн байхгүй. Та нарын амьдарч байгаа хотын төлөө залбир. Тэгвэл тэр хотын чинь сайн сайхан та нарыг байх болно гэж хэлсэн. Одоо хашаанаасаа гарахдаа урд замаар явах уу, хойд замаар явах уу? Сонголттой болсон шүү дээ. Урд нь ч ямар ч сонголт байхгүй байлаа шүү дээ, тийм үү?
Би сайн сайхныг хүртэн. Энэ гэхдээ юу гэж ихлэл. Өдрөө илүү их залбирцгаая. Та өөрөө хүмүүсийн төлөө би угаасаа ингээл залбирдэн штэ гэд бити орохоор үргэл залбир. Яг тэгвэл жинхэнэ бурханлаг хүн бол тасралтгүй залбирдаг. Паул 1-р Тесалоник 5:18 дугаар эшлэл байсан штэ. Тасралтгүй залбир. Тасралтгүй залбир гэж бурхантай үргэлж холбоотой. Түүнээс л сайн сайх юм. Тэгвэл үр дүнд нь Үлс номын 2:43 дугаар эшлэлийг харъя. Маш олон гайхамшиг, тэмдэг, баталгаа элч нараар дамжин хийгдэж байсан учраас хүн бүр сүрдэж байлаа. Юр бусын зүйл болсон баг. Урд өмнө харж байгаагүй. Мэдэрч байгаагүй. Гайхамшигуд болсон. Өвчтөе хүмүүс эдгэрсэн, чөлөөлөгдсөн, өрөөгдсөн, үнэхээр нэгдсэн. Салд сарнсан хүмүүс нэгдсэн. Үр хүүхдүүд өнчирж исэн бол элэг бүтэн болсон. Аав хүүхдүүдийн хооронд харилцаа хагарсан байсан бол уучлал бий болсон. Хараагдсан байсан үр удам өрөөгдөж эхэлсэн. Өвчин эмгэхээр дүүрэн байсан нийгэм эрүүл саруул болсон. Үүнийг бид нэ харахыг хүсэхгүй гэж юу? Баар сав зугаал цэнгэлийн газрууд үнэхээр зөв хүмүүсийг хөгжүүлдэг газрууд болж өөрчлөгдөж байгаа. Энэ Бурхны хийх газар. 20 жилийн өмнө энэ гудамж энэ газар аригчтай дүүрэн байсан. Үнэхээр яаж бариулахгүй хүн шиг явах вэ гэж боддог байсан. Өнөөдөр тийм нэгэн байхгүй. Залуучууд магадгүй ийм л байсан юм шиг төсөөлж байгаа баг. Тийм байгаагүй. Дархан хотод өмнө ч би танд хэлжсэн шүү дээ. Дархан хотод вагон цогсоод 30 минут цогсохгүй хүмүүс буухасаа хайдаг байсан бол өнөөдөр салгилах гэж өнөөдөр сайн сайхныг үзэх гэж дархан руу ирдэг болсон байна. Дархан хотод гэмт хэргийн тоо ямар их байлаа. Өнөөдөр харин Дархан хот ямар сайхан болж байгааг харж байгаа. Энд ихлэл. Ариун сүнсний хамт олон залбирах үед Бурхны гайхамшигтай зүйлсүүд болдог байх. Амен. Эзэн үнэхээр асаараа чуулган маань ариун сүнсний хамт олон болгоосоо гэж хүсэж байна. Ариун сүнсний хамт олон бол Бурхны үгээс байнга суралцдаг. Байнга суралцдаг. Ер нь арай бид нар ховж ярьж таамаглаж, бусдыг шүүмжилж байгаа бол нэг л юм таньжилж байгаа. Бурхны үгээс хол амьдарч байгааг чинь л хэлж байгаа. Ер нь хүн бардан болоод ирэхээр бусдыг дээрээс харж эхэлдэг байхгүй. Дээрээс харж байгаагийн шинжин нөх юм бол шүүмжилдэг, мэдлэг, цэцэрхэл ярьдаг, ингэдэг байхгүй, тэгдэг байхгүй юу гэж заахыг оролддог. Бурхны үгтэй ойр хүн бол маш эмээлт танддаг. Бурхны ариун сүнсний хамт олон тийм ээ тэд нар байнгын нөхрөлдөг таталтай. Яг бол би ганцаараа байж болохгүй. Би ганцаараа бол унана. Өдрөх аюул байгаа. Тийм учраас итгэлийн ахан дүүстэйгээ хамт байх хэрэгтэй. Гэр бүл бол гэр бүлээрээ хамт байх хэрэгтэй. Эдгийг мэддэг. Тэд нар яадаг лээ? Хоолоо хуваан идэх буюу тийм ээ одоо сэтгэл хангалуун амьдрахад суралцдаг. Бурхнаас ирсэн энэ бүхэн Бурхны ивэл гэдгийг хардаг. Захирж эхэлж байгаа. Тэд нар яадаг лээ? Байнгын залбирдаг. Залбирдаг учраас хүлээж авдаг. Залбирдаг учраас тэд нар үр дүнд нь Бурхны тэр сүрдмээр гайхамшигуудыг харсан. Тийм ээ амьдралдаа амсч үтсэн. Тэд нар зүгээр үзэгч биш өөрийнх нь амьдралд хүртэл ирсэн байхгүй. Гайхамшигуд болсон байхгүй юу? Дандаа хэлж байгаа. Эзнийг л өмнөө тавих юм бол сайн сайхан араас таах. Давид үнийг ойлгосон байхгүй. Амьдралын энэ зарчмыг ойлгосон. Тэгм учраас Бурхан юу гэж хэлсэн 10 хууль дээр. Надаас өөр Бурхантай байж болохгүй гэж хэлээд байгаа нэг хүн. Өмнөө өөр хинээгч бүү байлга. Зөвхөн Бурханыг байлга. Тэгэх юм бол араас чинь сайн сайхан таах. Энэ Бурханы бүтээсэн бүтээлийн хууль үйлчилж байгаа. Үүнийг итгэдэггүй хүмүүс ч хүлээн зөвшөөрдөг. Юу ч сайн сайхан дурггүй. Хүн ч биш. Яг бол үр дүнд нь хүн бардан болж унаж үнэхээр бусдыг яц болгодог. Харин Бурханыг өмнөө тавьж Бурхантай хамт алхах үед сайн сайхан араас чинь даах бол. Үүс чуулганы ариун сүнсний хамт олон болсон үүс чуулган үүнийг амссан. Тэдний тооны хувьд маш их өссөн, газар сайгүй тархсан. Үнэхээр Бурханы гайхалтай үйл явдлууд тэнд болсон байна. Үнийг харахыг хүсэж байна. Дараах нар бүгдээр Бурханы өмнө ирэн залбирцгаая.